За бүгдээрээ сайн байцгаана уу? 2010 оны 11 сарын 12-нд аврагдсан шинэ нот байна. Тэгээд одоогоор уус чуулган нөхөрлөдөг Самын сургуулийн 6 дугаар ээлжээр анх төгсөжсэн. Тэгээд Самын сургууль бол миний хувьд маш их суралцах боломж, дээрээс нь Бурхны үгээс судлаад, дээрээс нь сайн мэдээний халуун сэтгэлээр дүүрэн оюутан залуучуудтай хамт нөхөрлөөд маш их сайхан цагууд өнгөрсөн гэж боддог. Тэгээд Самын сургуулиар мэдээж хамгийн гол зүйл нь болохоор сайн мэдээг яаж тараах вэ, эргэн тойрны хайртай хүмүүстэй хэн сайн мэдээ тараах вэ гэж бид нар оролцдог. Тэгээд анхны сайн мэдээсэн болохоор бид нарт мэдээж мэдэхгүй зүйлүүд олон байсан. Тэгээд Самын сургуульд оролцож явах хавцтай маш их олон зүйлийг сураад, дээрээс нь сайн мэдээ тараадаг хүн ямар их шантардггүй, дээрээс нь Бурхны хүслийг ямар их ярьж хайгаад тэр хүнийхээ төлөө ямар их залбирдаг. Тэгээ энэ жил болоогүй бол эх жил дахиад яаж бэлдээд Бурхны үгийг яаж судлаад дахиад эргэн тойрныхоо хүмүүсээсээ, Самын сургуульд оролцож байгаа хүмүүсээсээ суралцсан тэр зүйлээ хэрэгжүүлээ сайн мэдээ тарааж ирсэн үед гэсэн онцлог байсан. За Самын сургуульд эцэст нь хэлэхэд Самын сургууль оролцъё гэд эргэлдэж байгаа хүн байвал заавал оролцоорой. Тэгээд энэ удаадаа би амжихгүй байна гэж бодож байгаа хүн байвал заавал сайн мэдээ тарааж байгаа хүнээ эрт төлөвлөөд, дээрэс нь сайн мэдээ тарааж байгаа хүндээ Бурхны үгийг яаж дамжуулах вэ гэдэг талаар эртнээс бодоод яг аль сэдвийг илүү сонгох вэ гэдэг тал дээр илүү анхаарал төвлөрөөд, тэгээд тэндээ Бурхны аль үгийг ашиглавал илүү боломжтой байна гэдгийг илүү төлөвлөөд оролцвол Самын сургууль илүү үр ашигтай өнгөрөх юм болов гэж бодож байна. Дахиад оролцох боломж байдаг бол гэж өргөж боддог. Тэгэхээр Самын сургууль бол сайн мэдээ тараах, эрт хүч халуун сэтгэлээр дүүрэн тийм хүмүүс цугладаг газар. Тэнд бүгдээрээ хамтдаа уулзцаая. Баярлалаа. Уршаа.